гаргаж учраас энд байгаа 12 вольт гэдэг хүчтлийг эдгээр хоёр чийдэн хэрхэн хуваарлаж авсан бол эдгээр чийдэнгүүд хэрхэн хуваарлаж авсан бол гэдгийг бүгдээрээ харъя. За тэгэхээр энэ чийдэн энд байгаа нэгдүгээр чийдэн дээр очиад би юу холбох вэ? Вольтметр 1-ийг холбоно гэсэн үг мөн үү? За ингээд зэрэгцээгээд холбоно. Вольтметрийг зэрэгцээ холбоно гэдгийг өмнөх хичээлдэр бүгдээрээ үзээд авсан байгаа тийм ээ. За хоёрдугаар чийдэн дээр очиад бас яах вэ? Вольтметр 2-ыг зэрэгцээгээр холбож өгнө гэсэн үг. Вольтметр 2-ыг бас л зэрэгцээгээр холбож өгнө. За тэгэхээр зэрэгцээ холбогдсон вольтметр учраас энэ чийдэнгийн хүчтэй энэ вольтметрийн хүчтэй тэнцүү буюу энэ хоёрдугаар вольтметр нь хоёрдугаар чийдэнгийн хүчлийг нэгдүгээр вольтметр нэгдүгээр чийдэнгийн хүчлийг яана гэсэн үг. Зааж өгнө гэсэн шин чанар агуулдаг байгаа зү. За зааж өгнөх гэдэг нь тэгвэл юу хийх вэ гэвэл одоо энэ 12-ыг хэрхэн хуваарлаж авсан бол гэдгийг харъя л та. За тэгэхээр энэ дээр юу яригдах вэ гэвэл цуваа холболтын үндсэн чанарууд гэдэг зүйл яригдана. За энэ дээр багш нь бичиж. Цуваа холболтын үндсэн чанарууд. Цуваа холболтын үндсэн чанарууд. Цуваа холболтын цуваа холболтын үндсэн чанар. За цуваа холболтын үндсэн чанарууд гэхээр өмнөх хичээлдэр зэрэгцээ холболтын үндсэн чанаруудны хэсэг чанар үзсэн тийм ээ. За яг тэрнтэй адилхан зэрэгцээ цуваа холболтонд бас муу адил шинж чанарууд байдаг гэсэн үг. За тэр шинж чанаруудын хамгийн түрүүнд за нэг хүчтэл хуваагдана. Хүчтэл хуваагдана. За энэ бол нэгдүгээр чанар. За энэ бол нэгдүгээр. Хүчтэл хуваагдана. За нэгдүгээр хүчтэл хуваагдана. За хоёрдугаарт юу вэ гэвэл элемент тус бүрээр гүйсэн цахилгаан гүйдэл тогтмол байдаг. За гуравдугаарт хүчтлүүдийн нийлбэр элемент тус бүрийн хүчтэл элемент тус бүрийн хүчтлийн нийлбэр тогтмол. За энэ хүн гурван чанар. За энэ чанаруудыг ярилцъя тэгвэл. За эдгээр чанаруудыг тэгвэл ярилцъя. За нэгдүгээр чанар. За нэгдүгээр чанар ямар чанар гинэ? За харъя л та. Хүчтэл хуваагдана гэж юм тийм ээ. За хүчтэл хуваагдана. За тэгэхээр хүчтэл хуваагдана гэдэг нь юу хэлж байна вэ гэхээр энд байгаа 12 вольт нь энэ хоёр дээр хэрвээ зэрэгцээ байсан бол энд нь 12 унах байсан. Өөрөөр хэлбэл хэрвээ энэ холболтын үед энэ 12 вольт залгахчвал энэ хоёрын хүчтэл тэнцүү тийм ээ. Энэ дээр 12 вольт, энэ дээр 12 вольт унах ёстой. Энэ бол зэрэгцээ холболтын чанар. За харин бидний хувьд хүчтэл хуваагдана гэсэн учраас
энэ дээр яах нь хуваагдана гэсэн үг. За жишээлбэл V1 маань яах вэ? Жишээлбэл нэг жишээ шүү энэ. Яг тийм байх ёсгүй зүгээр л жишээ заяа. V1 маань 7 вольт байсан гэж үзвэл V2 нь хэд байх вэ? 5 байх жишээ. 5 вольт болно гэсэн үг. 5 болно гэсэн үг тийм ээ. За энэ бол хүчтэй л хуваагдана гэдэг шинж чанарыг хэлж байна. За хоёрдугаарт. За хоёрдугаар шинж чанар ямар шинж чанар байна? Элемент тус бүрээр гүйсэн цахилгаан гүйдлийн тогтмол байна гэж байна. За харъя. За тэгэхээр эндээс яах нь вэ? I гэдэг гүйдэл гарах нэ дээ. Эндээс I гэдэг гүйдэл гарах гэдэг байна тийм ээ. За эндээс ингэ гарах гэдэг байгаа. I гэдэг гүйдэл маань өөрөө за эндээс гарна гэсэн үг мөн үү? Энийг битүүлчих. За эндээс I гэдэг гүйдэл гарлаа. Тэр гүйдэл нь яах вэ? Нэг л утастай учраас энэ цэг дээр ирлээ I хэвээрээ байна тийм ээ. За эндээс I1 гэж. За нөгөө цэг дээр ирлээ эндээс I2 гүйн гэж үзвэл яах нь вэ? I1 нь I2-той тэнцүү. Тэр нь I-тай тэнцүү буюу энэ хэлхээ цуваа холболт учраас цуваа холбогдсон элементүүдээр гүйж байгаа гүйдлүүд хоорондоо тэнцүү гэдэг шинж чанар энд яригдж байна. За энэ бол хоёрдугаар шинж чанар байна тийм ээ. За энэ байна. Элемент тус бүр дээр гүйсэн цахилгаан гүйдэл тогтмол байдаг. За гуравдугаарт. За гуравдугаар шинж чанар энэ авъя л да. За гуравдугаар шинж чанар. За гуравдугаар шинж чанар юу гэлээ? Гуравдугаар шинж чанар бол элемент тус бүрийн хүчтлийн нийлбэр тогтмол. За тэрийг аваад үзье. Элемент тус бүрийн хүчтлийн нийлбэр тогтмол гэсэн тийм ээ. За тэгвэл элемент тус бүрийн хүчтэл тогтмол гэхээр юу хэлж байна? За энд байсан V1 гэдэг хүчтэл 1-р чийдэнгийнх. За 2-р чийдэнгийн V2 гэдэг хүчтэл хоёрын нийлбэр нь юу гэсэн үг? Энд байгаа V 12 вольттой тэнцүү байна гэсэн шинж чанарыг яаж хэлж байна гэсэн үг. За энэ шинж чанарыг хэлж байна гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр ясаа цуваа холбогдсон элементүүдийн ерөнхий шинж чанаруудыг үзсэн дээ. За нэгдүгээр хүчтэл хуваагддаг юм байна. Хоёрдугаар цуваа холбогдсон элементүүдээр гүйх гүйдлийн хүч нь тэнцүү. Тэр нь энэ хоёрдугаар шинж чанар тийм ээ. За тэр нь бол энэ шинж чанар гэсэн үг. Хоёрдугаар шинж чанар. Энэ шинж чанар тийм үү? За энэ чанар. За нэгдүгээр шинж чанар нь өөр аль нь? Нэгдүгээр шинж чанар бол өөрөө энэ улаанаар тэмдэглэсэн тийм ээ. Хүчтлүүд энэ байна. За гуравдугаар шинж чанар нь хаана байна? Гуравдугаар шинж чанар нь өөрөө энэ. Элемент тус бүр дээр унах хүчтлүүдийн нийлбэр ерөнхий хүчтэлтэй тэнцүү байна гэдэг нь энэ бол яах нь 3-дугаар шинж чанар байсан байх нь гэсэн үг. За. Өнөөдрийн хичээлийг ойлгосноо? За, эргүүд ойлгосон гэж бодъё тийм ээ. За, одоо би та нарт даалгавар өгөн заяа. Ямар даалгавар вэ гэвэл за, сурах бичгэн дээр чинь сурах бичгнийхаа сурах бичгнийхаа 54-р хуудас заяа. 54-р хуудас. За би энэ тэмдэглэчээ. За энд багш нь тэмдэглээд өгье заяа. Даалгаврыг. Сурах бичгнийхаа 94-р хуудас. Сурах бичгэн дээр чинь 94-р хуудсан дээр зураг байгаа. Доор нь 2 зураг байгаа. 2 зураг. За энэ зургийг яах вэ гэвэл бодит зураг учраас бодит хэлхээ гэсэн үг шүү дээ. Цахилгаан хэлхээ болгоно гэсэн үг. Цахилгаан хэлхээ буюу загвар тийм ээ.
буюу загвар. Өөрөөр хэлбэл яа гэсэн үг вэ? Одоо яг ингэж өгөгдсөн зураглалыг тийм ээ. Одоо яг ингэж өгөгдсөн зураглалыг яа гэсэн үг? Ийм болгож хувиргана гэсэн санаа хэлж байна. Тийм үү? За энэ бодит зураглалыг бодит хэлхийг элемент загвар болгож яа гэсэн үг? Хувиргана гэсэн үг. За ойлгосноо? Ойлсон. За өнөөдөр хичээлийг ингээд дуусгая.